ерөнхий ивент тэтгэгч, нийгмийн сайн сайхныг дэмжигч Болд төмөр ёроо гол компани. Амжилтын тулгуур төрийн бус байгууллага. Монголын үндэсний телевизийн хамтын бүтээл Миний амьдрал суврал нэвтрүүлэг. Уулын орой дээр бол зөөрлж хэлхийн аргагүй гоё л доо. Тэр одоо байгалийн сайн сайхан одоо азсад юу харагдаж байгаа юм тийм ээ. Тэр бүгдийг үзэн тэгээд өөрийнхөө ялан дэлхийн гол утга учир тэнд байгаа маш их бэрхшээлийг давж уулын оргил дээр очдог. Өндөр уулын оргил билээсэн эхэлдэг бол өөрийгөө танихыг хүссэн нэгэн хүүхэд байхасаа танигддаг гэдэг. Холын бараа гарч алсын мөрөөдөлтөд хөдлөгдөн байгаа бяцхан охиныг нутгийн өвгөн анзаарч эмийн ургамал түлхснээр уул руу дөхөх анхны замаа эхэлсэн байна. Амьдрал гэдэг зогсолтгүй урагшлахыг хэлдэг гэдэг үнэн бол хүрэх гэсэн оргилынхон төлөө ухарч нэцэжгүй урагшилсан цогцолмаад мөрөөдлөө биелүүлж бусдын итгэлийг даах их хүч хурсны үр шим нь түүнийг хорвоо ертөнцийг таньж уулын амьдралд тасах мэдлэг мэрэгжлийг олгосон хэрэг байлаа. Би ер нь нэг эгчтэй 3 эрэгтэй дүүтэй айлын 5 хүүхдийн одоо 2 тохин байна л да. Тэгээд багасаа ер нь аав ээж хоёр маань намайг яагаад тэгж онцгойлж яасан ер нь ирэх талтаа өссөн. Энэ ууланда бид нэр сүсгэлдэг, залбирдаг, ойртож болдоггүй ийм одоо хайрхан байгаа. Тийм учраас энэ хайрхан нэг л одоо шүтэж биширч явсан хүн болвол их сайн сайхан байдаг л гэж өвөө маань ярьдаг байсан. Одоо манай Говьлтай аймгийн Мөнх гээд нэг эмийн ургамал хийдэг тийм барайч хөгшин байсан. Тэр надаар бас их цэцэг түлхсэн. Тэгээд эндээсээ ахуулаад ер нь бол байгалийн ухааны хичээлийг сонирхож эхэлсэн. Тэр Монгол улсын их сургуульд биологичийн мэргэжлэр элсэж өнөөхөл өндөр уулантай хүрэхийн тулд эрдэсний судалгаач бас хийжээ. Ирүүс судлаач болсон. Тэгээ яагаад ирүүс судалсан бэ гэсэн тэр цас дууланд ирүүс гэдэг амьтан байна. Тэр одоо ирүүс гэдэг амьтан ямар амьтан байдгийн бол тэрийг одоо яаж харддгийн бол яаж одоо судалдгийн бол гэд зурган дээр нь харсан ирүүсийг судлахын сонирхол төрөөд тэгээ ирүүс одоо судалж их сургуулийнхаа дипломын ажлыг ирүүсээр хийжсэн. Нөгөө ирэх охин чинь аргагүй ирэхэнд одоо нөгөө байгалийн дадлах хийх, явган аяллаар явах, судалгаанд гарах, дадлагт явах. Тэгээ энэ бүгдийг хослуулж явсараад аялагч болж хувираад тэгээд асар их хүн дачааг даадаг, үүрдэг. Одоо өөрийгөө ялж төвчээр суусан. Анх эхлээд би 1981 онд Отгон тэнгэрч явсан 12 сард
Гэхдээ тэр үедээ 81 онд бол оргил дээр нь гарч чадаагүй. Яагаад гэхээр маш их застай байдаг, хүүтэн байдаг. Тэгсэн хэрнээ өөрөө өстэй дээл өмссөн, хөвөнтөө хүүрт өмссөн чинь халууцаад үнэхээр бүр нөгөө хөлс гараад явж чадхаа болоод тэгээд багшаа бууя гэд найдан багшд хэлээд бараг одоо Отгон тэнгэрийн тал дундаас нь бууж исэн. Тэр үед бол Отгон тэнгэр маань өнөөгийнхтэй адилхан тийм жижигхэн одоо мөстэй байгаагүй. Бүр одоо Бадар хундагаасаа эхлээд цастай мөстэй тийм байсан. Тэгэд энэ ерөөсөө би буруу хувцалсан юм байна. Яагаад багш нэмхэн ийм хувцастай явж байгаад би өстэй дэлтэй явж байгаа юм. Би яагаад хүнтэй өмдтэй явж байгаа юм. Энд чинь ерөөсөө миний өөрийн одоо тэр явах гэж байгаа газраас судлаагүй юм байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө зүгээр энгийн нэг хүн яваад гардгүй юм байна. Тэгэхээр би буруу юм хийсэн юм байна. Дараа мэдчихэж заавал ууланд гарна. Отгон тэнгэр заавал эхэлж гарах юм байна гэж бодож отгонд явсан. Үлгий сайхан эх орны минь сүрдэг хангаан улсын оргид жилийн дөрвөн өдрөд мөнгөн цагаан цасаа мөнх гялалзуулж байдаг Отгон тэнгэр бол далайн түвшнээс дэш 4000 м өргөдсөн юм а. Зориг хатуужилт уучид залуучууд зорьсондоо хүрэхээр уланд нь 3 үзүүртэй төмөр хүмүүс хадсан гутлаа өмсөд хүчит булчин болгоомж мэдлэгтэй хатуу итгэж ихт сачин элгэн хатууд авирч эхэллээ. Залуучууд зохион байгуулалттай хэсгээр тасран тооны дүү даацтай шилэн утсаар хийсэн олсоор бие холбоод мөс хаглагч мөсний хадаас алах зэрэг багаж хэрэгслээ аюул тохиолдолд хэрэглэхэд бэлэн болгож гартаа бариад өнгөцхөн застай мөс туулууд аажин болгоомжтой авирч явна. Уул гэдэг чинь миний бодсон одоо нөгөө сонноос уншаал, номоос уншаал нэг цастай уулан дээр ингээл алгаал гараал ингээл явцдаг гэл нэг энгийн юм уншижсэн чи энэ маань биш юм байна. Энд чинь асар их мэдлэг хэрэгтэй юм байна. Асар их чадвар хэрэгтэй юм байна. Тэгэд хүн бол өөрийгөө л ядан дийлэх ёстой юм байна штэ гэдгийг мэдэрсэн. Тийм болохоор энэ уулын спортыг улам илүү сонирхож эхэлсэн. Улам олон оргилыг мөрөөдөж эхэлсэн. Би чинь бас 2 дугаар курс, 3 дугаар курсээсээ уулчин болохоор ингээд нөгөө чагнаа гэж багш намайг сонгоод авцсан. Тэгээд чагнаа багшийн маань зорилго юу гэвэл маш сайн тийш үзүүртэй хатуу жилтэй нэг хэсэг залуучуудыг Эверестэд гарганаа. Уулчин мэрэгжлийн уулчин болгоно гэж сонгож исэн бэлээ. Тэгээд 5 дугаар курст ороод ер нь бол бид нар уулчин болоод ирсэн чинь цэргийн дээд сургуулийнхан ууланд авирч эхэлсэн л дээ. Тэгээд цэргийн дээд сургуулийнхны багийнхантай айгу танилцах гэж бас амьдралаа зохиох гэж үерхэж нөхөрлөж бие бинийгээ онцолж харсан тохиолдлууд байна. Тэгээд Гамбаа өвтөр ч олон жилийн дараа суусан шүү дээ. Манай цэргийн сургуулийнхан нэг удаа Отгон тэнгэр авиралт хийж явснаас хойш тэгээд тэглүү орсон юм байгаа. Тэгээ их сургуулийн шип ангийнхан гэж байсан. Тэгээ нөгөө цэргийн сургуулийнхан чинь их сургууль хөдөөж хувиндээ тэгээд багшийн дээ тэгээд олон сургууль шип байсан. Тэр дунд явж явахдаа тэгэл анх танилцсан хоёр доо тэгэл. Тэгээ хоёр биенээ харчаад тэгээд бас сайхан бие бинийгээ таньж мэдчихээд бүр дотн нолоод хоёулаа цуг аялал ууланд явж эхэлсэн дээ. Тэгээд нэг хэсэг ерөөсөө гямлаад авирах. Тэнд одоо амьдралыг хоош нь тавиад гямлаад авирахын тулд нөгөө зориг багш, чагнаа багш нар маань хүүхд гаргаж болохгүй. Гямлаад авирсны дараа, Эверестэд авирсны дараа л амьдрал гэдэг юм та нарт чухал болно. Одоо бол та нар үерхэл нөхөрлөө таслана. Зогсоох хэрэгтэй. Улс их орны нэрийн өмнөөс гямлаад авирах уулччихв гэд ингэж одоо өөрсдөө бас хагас цэргийн зохион байгуулалттай байсан.
1994 онд Монголын баг тамирчид анх удаа Гямлаа явна гэсэн бүрэлдэхүүнд хоёулаа орцсон байсан учраас ерөөсөө тэгэл хөөгөн шуухтны асуудлыг нэх бодохгүй тэгэл ерөөсөө уулынхаа бэлтгэл сургалтыг хийгээл. Энд чинь хамгийн одоо түүхэн хамгийн том авилтээс хамгийн анх удаа 50000 та ууланд авирахаар явж байгаа. 14 хүний бүрэлдэхүүнтэй ийм том баг бүтэн одоо 3 жилийн бэлтгэл хийж явсан. Тэгэд Гямлаад явахдаа эмэгтэйчүүд бол 5900 та ууланд авирна гэсэн зорилго тавиад Монголынхаа одоо 4300-ийн метрийг 5900 болгоно гэдэг зорилго тавьсан. Яагаад ийм зорилго тавьж байгаа юм бэ гэхээр хожим хойно Эверестэд авирахын тулд биднэрт нөгөө олимпийн эрх авдаг шиг метра өндрөө ахиулах шаардлага тулгарсан. Ийм учраас манай Монголын хамгийн анх эхлээд Гямлаа нуруунд 94 онд явсан энэ авиралт бол хамгийн түүхэн авиралт. Эрэгтэйчүүд маань 6000 та ууланд, эмэгтэйчүүд маань 5900 та ууланд явж өөрсдөө өндрөөгээ ахиулнаа, энэ цаг агаар таснаа гэдэг ийм зорилгоор явсан. За эмэгтэй багийг бол би ахалж явсан. Манай багт 6 эмэгтэй явсан. Дасгалжуулагчаар нь Цэрэн Дашвагш явсан. Техникийн зөвлөгөөр нь Баатар сайхан гэд нэг залууг авч явсан. За эрэгтэйчүүд болохоор Энтекийн Гямлаан ууланд явсан Джон Ли гэд оргилж явсан. За 7 хүний бүрэлдэхүүнтэй 14 хүн явж байгаа. Нөгөө анх удаа явж байгаа учраас бид нар маш их олон километр газар алхсан. Непалд буугаад онгоцоор очиж буугаад цаашаа ингээд явхад 7 хоног явна гэхээр нь бид нар 7 хоног машинаар яваад л очиж гэсэн ойлголттой би тэгж ойлгож ирсэн. Гэтэл 7 хоног явсан. 4000 та маш их олон уулыг давсан. Ачаануудаа өөрсдөө үүрсэн. Маш их ядарч явсан. Тэр үед бол бид нар хамгийн сайн гэсэн пүүз өмсөө явхад 14 хоног яваад ирэхэд бидний пүүзний улууд бүгдөө ингээд илэгдээд цоороод тэгээд цооронгууд нь бид нар нөгөө хусны навч одоо холтос доор нь дэвсчээд ингээд дээрээс нь харахад айгүй гоё пүүз доор нь ингээд улан цоорцсон гэж ирсэн. Тэгвэл бид нар 5900 та ууланд авирсан. Энд бол цастай хүнд анх удаа 5900 та ууланд авирсан. Зарим нь одоо явж хагаад ядарсан. Асар их олон цаг авирсан. Уулын спорт, багийн спорт. Нэг хүн гарч чадахгүй бол би ч гарч чадахгүй. Тийм болохоор нөгөөдүүлгээ за нэг алхая. За хөлөө тавьсан уу? Тавьсан. За 2 алхах шүү. 2 алхсан уу? Болж гин үү? Болж гин. За тэгвэл 3 алхах чадал байна уу гэд. Энэ мэтлэнгээр 1 2 3-ын тоотой алхалтаар явсаар ээж оргил дээр гарсан. Зам гаргаа явж исэн нөгөө бусдаасаа нэлээд хол тасарцсан бэхлэгээгээ хийгээд багийн ахлагч явж исэн. Нөгөө хүмүүсээ хөдөлгөөнгүй суун шүү гэд багийнхнаагаа суулгацсан байсан. Тэгээ олсныхаа хэмжээгээр л 50 м дотор бид нар бэхлэгээгээ хийдэг. Тэгээ бэхлэгээгээ хийснээр дараа нөгөө бус дуулчтай явуулдаг байхгүй. Бэхлэгээгээ зогсож исэн чинь л нөгөө олсондоо намайг татаал унгацсан. Юу болсныг мэдэхгүй. Нэг мэдсэн чил өөрөөсөө нөгөө олсондоо хуйлрал би өнкрөөл явсан. Тэгэл лидерүүпэндээ тогтохож оролцсон боловч оролдож чадаагүй. Тэгээ тэр үед надад юу гэж узагдсан бэ гэхээр би ингээд одоо унчлаа. Миний үүргэвчэнд төрийн далбаа байгаа. Яагаад гэвэл багийн ахлагч нөгөө төрийн далбаагаа үүрч явдаг. Энэ төрийн далбаа үүрнэ гэдэг чинь төрийн өмнө бид нарын одоо асар том хариуцлага явж байгаа байхгүй. Тэгэл төрийн далбаа л нүдэнд харагдаал нөгөө үүргэвчтэйгээл би өнгөрч байгаа. Тэгээд намайг арай гэж нөгөө балбын маань хүмүүс шерпууд цуг явж байсан хүмүүс тогтоосон. Тэгэл үүргэвчээ тас дэврэл нөгөө олон хүний өмнө багийн ахлагч гарах ёстой нөгөөдүүл дээрээ ирсэн. Тэгэл оргил дээр гарчаад буухад кошх маань болчин луу шигдсэн. Би тэргээ дээш явж байхдаа мэдрээгүй шүү дээ. Тэгэл миний хувцсны тохоо ингээд урагдаад нөгөө тохооны маань ингээд арьсан зулга явцсан нөгөө мөсөн дээр. Тийм байсан мөлий. Тэгээд оргил дээр гарахтаа ч тэрийг анзаараагүй явсан.
арийнхын улсууд халтраал нэгийг татчихж байгаа нэг олсч болоо тэгээд байнга холбоотой явж байгаа учраас тэгээд тэрнээс болоод ингээл доошоо гулгалт авангаал нэг гулгаж явах хоорондоо хөлийнхөө нэг хөлийнхөө кош гэж ярьдаг да бид нар бол муурын хомс монголоор одоо муурын хомс гэдэг байгаа. Тэргээр хөлөө ингээд зүсээ айцсан байсан. Монголын уулчдын мөрийг гаргаж ирснээс хойш л тэгэл жинхэнэ одоо юу гэдэг одоо амьдрал эхэлсэн юм уу да. Хүний амьдрал чинь бас тэр удаа хугацааг чинь хүлээж дийлэхгүй залуу байна. Амьдрал бас одоо цэцгэлж гин. Залуу нас одоо Эверестийг хүлээсээр идэл залуу нас өнгөрчих гээд байна. 30 хүрээд байна. Тэгээд багш нарын дүрмийг зөрчөөд 89 он том хүүгээ гаргасан. 94 онд яваад ирсний дараа 2 дахь хүүгээ гаргасан. Дэлхийн дээвэрт хоёулаа авирна л гэсэн зорилго тавьсан. Хоёулаа цуг нэг юмны төлөө зорилготой явж байгаа учраас ерөөсөө маш их сэтгэл өөдрөг. Монголын одоо уулчдыг Эверест гарах хамгийн суурийг бид нар тавьж өгчсэн. 94 онд Наян хаанд 5900 та ууланд, 97 онд бид нар Францын Монбланд, 2001 онд одоо Азийн эмэгтэй уулчдын чансаа тогтоох тэмцээн гэж болдог. Тэнд одоо Монголын эмэгтэй уулзад ямар байгаа юм бэ гэдгийг очиж харуулахын тулд 3 эмэгтэй явсан. Энэний ахлагчаар би бас явлаа. Тэгээд энэ олон авиралтуудад ороо явж дандаа хувийнхаа зардлаар явсан. 2006 онд бол Эверестэд авирахын тулд бид нар тавуулаа явна гэж бэлтгэл хийгээд яг одоо онгоцны плед авах үед нөгөө 3 хүн маань явахгүй болчоор бид хоёрын зардал нэмэгдээд $92,000 одоо авиралтанд орсон. Тавуулаа явсан бол нэг хүн $20,000. Одоо яах чигээр байхгүй. Зориг багш маань юу балбын засгийн газартаа юугаар гэрээ хийчихсэн, хилцээр хийцэн. Тэрний дагуу одоо явахаас арга байхгүй. Тэгэл хоёулаа явж исэн юм байна. Бид хоёр явахгүй байхын аргагүй. Яагаад гэвэл асар олон хүнээс хандив цуглуулсан. Өөрөөсөө бид хоёр бэлтгэлээ сайн хийсэн байсан. Тийм учраас одоо 50 нас хүрлээ энэс цааш одоо боломж байхгүй. Ямар ч байсан бүхэл талын одоо боломжийг бүгдийг ашиглаж Эверестэд явна гэж зорьсон. За одоо ерөөсө шар машинаар авч үлдээ шүү гэл ганцхан машинтайгаа үлдээл хоёулаа ингээл явчихлаа. Энэ машинаараа олон жил ууланд явцсан байсан учраас энэ машинтай хайртай хоёулаа. Банкнаас зээл авсан, цалингийн зээл, дээрэс нь 3 өрөө байрыг зарсан. Ерөөсөө ямар болцоо энэ бүгдийг ашигласан. Яг Эверестэд яваад очисон чинь урд нэг юм том хар том чулуу шиг юм байсан. Би ч одоо юунд төрөөд ирвал гэж бодчихсон. ...2006 онд 45 хорны 130-аад уулчин байна гэж мэдээ өгчсэн бааз лагер дээрээ. Тэгээд энэ 2006 онд бол цаг агарын байдал гайгүй байсан. Олон өдөр хүмүүс авиралт хийсэн. Өглөө дээшээ явлаа, бууж ирлээ. Дээшээ явлаа, бууж ирлээ гэд ингээл нөгөө бараг 50 хоног дээшээ яваал буудаг, дээшээ яваад буудаг. Ийм системээр явдаг юм билээ. Тэгээд ингэж явсараад авиралт бол үндсэндээ 2 өдрийн дотор л авираад бууж байгаа. Тийжинхээ авиралт нь. Зөвлөж байгаа, бид нарын хямрыг сэргээж байгаа, бидний амнасыг хариуцж байгаа тийм лам нар маань ном уншаад 5 сарын 26-ны өдрийг сонгож өгчээсэн. Тэгээд 5 сарын 26-нд бид нар авиралтаа 25-нд авиралтаа эхлээд 26-нд
одоо авиралтаа дуусгасан юм. Бидний хувьд бол бие организм сайн дасан зогссон, сайн байсан. А цагаагаар бол онцгүй байсан, салхи ихтэй, маш их салхитай. Тэнгэр цэлмэг үзэгдэх орчин сайн байсан. Тэгвэл салхи ихтэй байна гэхээр цасны нуран маш ихтэй. Тэр авиралтанд маш их олон хүмүүс ирсэн. Майхан барих боломжтой газар болгонд цас нурж исэн. Тэгээ Гамбаа Бүтээрийн майхнаа бариа явсан газар буцаад буугаад ирэхэд цасны нуранганд ороод майхан хүнжил одоо майханд үлдээсэн бүх юмнууд ингээд байхгүй, майхантайгаа байхгүй болсон байсан. Энэ цасны нуранганы хамгийн захад нь битээр орж үтсэн. Энэ өстө үнэхээр аимшигтай. Ерөөсөө махны машины гол эргэж байгаа юм шиг. Цасны нуранг чинь тэгж эргэдэм билээ. Тэгэл нөгөө хамаал эргүүлээл нэг талаараа ингээл цуулаад хаяал ингэж явдаг, сэгэлдэг. Нэгдүгээр баазлаагаар хүрх гээд явж явах замд маш их юм цасан нурангууд байдаг. Тэр нуранган дотор явж исэн чинь манай тэр удирж явсан суугаараа л гэж хэлсэн. Дээрээс энтэлт нэг жоох хэмжээний цас нураад. Цас нураад ороод ирэхдээ тэгэл ийм нэг цагаан ман дотор л орчиж байгаа. Ямар ч юм сонсогдгоо байгаа ийм вакуум болоо явчихаа. Амьсгаа авч болдгоо юм. Хүүртгэнийхээ цахилгааныг ингээд задлаад одоо амьсгаагаа ингэж авах гэж хичээсэн. Тэгэл ерөөсөө цаснд ингээд дарагдаад таг болсон. Миний урталд манай цоогийн явж байсан. Ингээд олсоо татсан чинь өөдөөс татчихээн. За энэ байгаа юм байна. Тэгээ арагшаа ингээ арийнхаа хүнийг бас ингэсэн чинь дохоо олсоос татчихээн. Нөгөө амьд хүмүүс байна гэж мэдрэмж өгдөг юм билээ. Хоёр талаас ингээ олс татагдаад байсан. Тэгээ гаргахад бол нэрээ хоёр хүүхэд их орон аав ээж одоо бүх зүйлүүд нэг л дор ингээл нүдэнд зураагаал өнгөрч байна. Царайнууд нь харагдаал өнгөрсөн. Тэр үед бол нэрээ ерөөсөө за болиё гэж бодогдсон шүү дээ надад. Тэгээд бодтол чинь Гамбаа гарч ирэнгүүтээ зүгээрүүлэх чинь зүгээрэл гэлгсэн тэгсэн чинь чи мундагшуул гэж чинь тэгэнгүүт нь зоригж хүн чинь бас айгүй хийсвэр юм байна шүү дээ. Тэгээд явсаар хагаад оргил руу дээр гарсан. Тэгээд 8000 одоо 700 дээр байна гэж хийлрийн хан дээр ирсэн. Тэгээд хийлрийн хан дээр ирсэн байж л авч явж байгаа шерпүүдийн маань утсанд ингээл улаан өнгийн гэрэл галзаал аваарын тохоо шиг тохоо дуграал тэгжэл нөгөө цэргийн ногоон онгоцнууд дээгүр эргэлдээл дайн байлдаан болох гэж байгаа ч юм уу гэд гайхсан штэ амар олон онгоцнууд дээгүр орж ирэл тэгэл бид нарыг буу гэсэн манай урд талд Америк германууд явсан ард талд францууд явж байсан японууд явж байсан маш олон багууд ингээд ойрох нэг олсоор явж байна нөгөө дүүл чи бүгд бууж байгаа байхгүй юу тэгсэн чинь би уйлаад тэнд цугаад бага авч хаяад би буухгүй гэдгсэн чинь яаж байгаа юм бэ цоогүй буу гэд нөгөөдөгч намайг би буухгүй би гарах ёстой би энд зорж ирсэн одоо би юу яахгүй би хөгшөрч чинь чадахгүй одоо 50 настай би яаж би энд дахиж ирэх юм би одоо л гарна гэсэн тэгсэн манай шерп тэгж байгаа байхгүй юу гээ цоогийн Эверест хизээч байж гин чи дахиад ирж болно штэ чи буу гэд цоогийн тэнд чинь би буухгүй гэд тэнд байгаад байсан. Гэхдээ чи бууж болохгүй. Буулгүй яад гэж одоо ингээ цаанаасаа ингээ буу гэж байна. Одоо наад тэр явсан мөнгө одоо дүүрч одоо хоёлаа. Бууй гэж хоёлаа буусаа. Одоо хүүхдээ бодоод хоёлаа буцъя гэд буусан юм байгаа. Хоёлаа тэгэл бууж исэн юм да. Тэгээд. Үүндээ би харамссан. Яагаад харамссан гэвэл асар их мөнгөийг төлж явсан. Бүх одоо зүрх, сэтгэл, амьдрал бүх юмаа тэр үн зориулсан. Дахиад амьдралгүй юм шиг би зориулсан байхгүй юу. Тэгэнгүүтээ буу гэсэн чинь одоо үнэхээр над харамцалтай байсан учраас би өстө тэнд нулимсаа өстө нэрэ хэдэн литраар асгасан шүү дээ. Ганцхан командаар буулгадаг юм байлээ. Энд ч юу болоод яагаа буулгаж байсан чинь доор том аваар гарсан. Маш улсуудыг маш хурдан тэр аваар гарсан газараас доош нь буулгах шаардлага гэсэн даалгавар өгж гэнэ гэд бүгдийг буулгасан. Тэгээ буугаад доошоо иртэл чинь нэрээ үнэхээр яаж буухгүй байхын аргагүй байсан бэ гэхээр
тийм байсан л да. Доор бол асар их олон хүн эндсэн 20 хэдэн хүн нас орсон. Тэгээд тэр дээр чинь асар олон шерпүүд байна. Гимтч бэртцэн. Ингээд бид нарт надад хэлэхдээ 8700-аас чи буулаа шүү гэж буулгасан. Гэтэл чинь 12 онд очиод харахад 20 метр л дут байсан баг. – 2006 онд явхад Багнуур дүүргийн сургуулийн хүүхдүүд 30 гаруй хайрцаг бариад олон одоо сурагчдын зөвлөлийн хүүхдүүд нийгмийн ажилтан маань ингээ явах гэж байгаа юм байна гэд мөнгө цуглуулж өгчсэн. Мэдээж хүүхдүүдээс ирж байгаа мөнгнүүд бага мөнгө. Гэхдээ сэтгэл нь шингэсэн өстой асар үнэтэй тэр ивент тэтгэлэг над байсан. Хоёр дахь удаага Эвересттэй явахдаа би дасгалжуулагч, дээр нь багийн анхлагч гэсэн юугаар авирсан. За яг багийн анхлагч бол оройсоо шууд л тэр багийг яаж удирдах уу? Хин хэнийг яг явцын дунд хин хэнийг дээш нь явуулах уу? Болохгүй бол өөрөө үлдэх үү гэсэн бүх арга хэмжээнүүдийг өөрөө авах хэрэгтэй. Энэ 12 оны авиралтанд за 4 эрэгтэй, 1 эмэгтэй бид нар Олимпийн тугийг Эверестийн оргилд гаргана гэсэн ийм зорилготойгоор өөрсөндөө зорилго тавиа явж байгаа. Тэгээ энэ дотор Гамбаа багийн ахлагч бөгөөд дасгалжуулагч Баяр сайхан гэдэг эмч байгаа. Одоо эмэгтэйчүүд эмч Цэвэндаш гэдэг энэ залуу за Элбэг жаргал гэдэг ингээд тавуулаа болоо явсан. Тавуулаа болдгийн учир нь юу гэвэл Олимпийн туг гарах гэж байгаа учраас 5 цагираг гэдэг утгаараа ингэж явсан. Бид нар засгийн газрын зөвшөөрөл авч байгаа юм. Засгийн газарт нь яваад ирсэн зүйлээ тайлгнадаг. Авиралтын дараа тэр авиралтаа үнэлүүлж хурлаар ордгийн. Тэгээ 2006 онд бит хоёрыг ингээ хурлаар ороход бит хоёрыг хянаж явсан. Хяналттай тэр чинь гарсан гараагүйг тодорхойлдог. Тэр хянагч бол бит хоёрыг энэ хоёр хүн үнэхээр зорж маш сайн явсан учраас энэ хоёр хүнийг Нагрко хотод авчиж 7 хоног амрууллаа. Яагаад гэвэл энэ хоёр маш сайн авирсан гэж хэлээ. Бид хоёр чинь 7 хоног амрах хэрэгээр шагнуулаад дэлхийн уулын музей байдаг тэр гоё хотод 7 хоног амарсан. Тэгээд 12 онд Непалийн засгийн газар тэндээс нөгөө бид нарыг авч авируулж исэн хүмүүс дараа нь бид нартай гэрээ хийгээд авч явах гэж байгаа компани маань хөнгөлт үзүүлсэн. Тэгээ үндсэндээ 12 оны баг бол Балбын засгийн газрын $20,000 хөнгөлттэйгээр авирсан. Ууланд явж байгаа хүн болгон өөрийнхөө дотор нэг зорилго агуулж явна. Би өмнө явахдаа би өөрөө энэ Эверестийн оргил дээр гарах л ёстой. Яагаад ёстой гэж хэлж байгаа юм бэ гэхээр намайг уулчин болгосон тэр олон Ахмад багш нар, Зориг багш маань, Чагнаа багш маань одоо бид нар одоо энэ оргил дээр гарахгүй. Тийм учраас бидний дараагийн одоо та нар л энэ оргил дээр гарах ёстой. Бидний 20 жилийн мөрөөдөл, 30 жилийн мөрөөдлийг биелүүлэх ёстой гэхээр нь би ойлгохдоо багшийнхаа мөрөөдлийг өөрийнхөө мөрөөдөлтэй хамтдаа энд гарч биелүүлэх гэж байна гэж ингэж боддог байлаа. Сая 12 оны Эверестийн авиралтанд явж байхад манай Баяр сайхан эмч октоудад энд нэг вакцин хийгээд байна. Би эмэгтэйчүүдийн эмч хүн. Энийг би эсэргүүцэж авиралтаа хийж байгаа. Миний зорилго энэ. Яагад гэвэл эмэгтэйчүүд эрүүл байх юм бол улс их орон, эрүүл сайхан их орон одоо хөгжил цэцгэлт байна гэд. Ингэж Баяр сайхан эмч ярихгүй юу? Манай багт явсан Канада эмэгтэй, Канадын иргэншилтэй болсон Непал гаралтай эмэгтэй. Энэ эмэгтэй болохоор нөгөө өөрийнхөө майхны гадна талд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө би өөрийнхөө амийг зориулж байна. Энэ зорилгот одоо энд явж байгаа уулчид нэгдээч гэсэн ийм гоё урайг тавьсан байсан. Харамсалтай нь тэр эмэгтэй маань энэ 12 оны авиралтанд амьдсан. оны авиралт бол маш хүнд авиралт. Салхитай, хүүтэн, шуургатай. Тэгээд тэнгэр байнгын бүрхэг
Ийм байсан. 240 гаруй уулчид ганцхан өдөр авирсан. Үндсэн бааз лаграас шүн гарахтал хүн цуваа ингээл явсан. Нэгийг нэгээр л ингээд цувсан цуваа явсан. Тэр их хүн чинь явсаар агаад Эверестийн оргил дээр очиж байгаа. Тэнд бөглөрл үүссэн. Дундаа зай гаргавал хажуунаас хүн орчих гээд. Тийм учраас одоо нэг алхамч гэсэн тухайн үед нэг хүн одоо биднэрт хамгийн үнэтэй. Яагаад гэвэл нөгөө хүчил төрөгч маань хэмжээтэй цагаар ажиллана. Тэгээ нийтдээ бол 8100 дээрээс гараад 8848 м хүртэл явхад 700 м байгаа боловч энд 28 цаг явсан. Цагаагч цэвэндэр араас нь ямаа гамбоош ба. За өнөөдөр ч манай цагаагч үнэхээр гарамгаа баялаа. Үндсэндээ бүгдийн чирсээр байгаа авид ирлээ. Цагаагч тэр байна. Тэр даашаа харагдах юм алга. Битүү цаас ороостой. За цагаагч аривд манай нэг серп 3 доороос очив. Ядарч байгаа бид нар энэ тасны дөрмөл хүмүүс халтрагата. Хэр хонсон ч юм бэ зэнэ? Тэжгүй сайхан болоо. Тэжгүй. Кристорт ташаад амтай. Хүчил төрөстэй авах одоо хандсан тийм ээ. За тэр майханд манай цаг ихч ариуд моны 3 магнаас гарч ирдэг. Энэ майханд тэр ханлаа. Өөрчлөө. Хэдэн зөөн хүн байгаа юм бэ? Таныг Ороо төрөн бол байна. Тэр дэсээс та. Тэр наа. Миний бодлоор 140 гаруй хүмүүс гарсан байх гэж бодож байгаа. Яагаад гэвэл 8100-аас цаашаа ингэж явхад нөгөө дээрээ бөглөрл үүсээд хүмүүс нөгөө буух чадахгүй, дээшээ гарцсан нь бууч чадахгүй. Доороос явж байгаа нь дээшээ гарч чадахгүй ингээд нөгөө хилэрийн ханд гээд байгаа тэр хадан гисан дээр очиод хоёр талаасаа бөөгнөрсөн. Тэнд асар их олон хүмүүс ирсцэн. Яагаад ирсэн бэ гэхээр удаан байсан хүмүүс хүчил төрөгчийн дутагдлалд орсон. Бид нар Солонгосын группт явсан. Манай Солонгосын том групп дотор 2 солонгос эмэгтэй нүд сохорсон. Тэр 2 эмэгтэйг авч явж байсан шерпүүд хүчил төрөгчийн дутагдлалд орж осолдсон. Гэхдээ баг тамирчдын маань нөгөө авж явсан хүчил төрөгчийн хэмжээ арай жоохон багасаад ирэхин үедэн дээр өөрийнхөө авж явсан 2 хүчил төрөгчөө нөөц хүчил төрөгчөөдөө бүгдийг нөгөөд одоо 800 600 200 гаруй метрийн цаана үлдчихлээ гэсэн үгтэй. Ямар нэгэн осол аваар гарч магадгүй шинжих үүссэн учраас одоо тийм л юу шийдвэр гаргасан да тэгэл. Манай вагон чинь үүдэг. Хоёроо доктор ааргүй манай ихтэй. Тэнцээ эсвэл энтсэн эсвэл олон хүн өөрхий бүр явж чадахгүй орой дээр өндөрт үлдсэн л дээ. Тэнгэр онгоогот нэстэг тэрэг авч явах гээд байж ахшгүй. онд би юу ячаад нөгөө авч явж байгаа хүндэд гэсэн баггүй. Ингээд бүгдөө зогссон. Тэгээ би яг энд 2006 онд би энэ дээрс бутсан штэ гэд нөгөөдөгтөө хэлэхгүй юу. Тэгсэн манай шерфтэхгүй. Тэгээ энэ хийдийн гэхгүй юу надад. Би 8700 гэсэн. Надад тийм бичиг өгсөн штэ гэсэн чинь нөгөөдөг чи үгүй штэ цоог чи энэ дэр гიშгэд хардаа гэхгүй. Тэгээ би ганцхан хадан дээр нь гიშгээл өнгөтөлж цаана оргил харагдаж байгаа юм чи. Тэгээ тэрнээс чи цаашаа би 20 халахад очиж штэ. Үнэхээр энд Эверестийн оргил дээр би өстө нэр амьдралдаа хинч үзэхгүй гоё юмнуудыг үзсэн. Тал дээрээс ийм 100 байгаа газараас шүү дээ. Ийм ном ногоон дотроос ингээд дээшээ яваал нөгөөдх нь шар болоод намар болоод ахаал өвөл болоод тэгэл мөсөн дундуур явсаар байгаад тэр өндөр уулын орой дээр гараад ирэхэд бол ямар гоё харагддаг гэсэн. Тэгэхэд шүний
одоо агаар ямар байдгийг тий шүний одоо тэр байгаль ямар байдгийг гэдгийг хараад өнгөрч байна. Дээрээс нь үүр шүний зааг гэдэг тэр их гоё юмыг харж байна. Солонгорсон 7 өнгөтэй. Тэгээд дунд нь ингээд яг ингээ хан босгоцсон юм шиг нарийнхан зурус гэрэл. Би бүр тэр гэрэл нь одоо юуны гэрэл юм гэдгийг гайхаад хараад байсан. Тэгтэл тэр нөгөө үүр шүний зааг гэд манай шерпүүд энэ одоо шүн өдөр хоёрын зааг ингэж эндээс эхэлдэг. Тэгээд нөгөө гэрэл чинь аажимдаа ингээ хараад ахаар томорсоор ингээд айгуу сайхан өдөр болтоод. Ганцхан энэ нарийнхаа зурус эс. Тэр бол надад ахиж хизэж надад тавтагдахгүй ийм гоё зүйлийг харсан. Эверестийн орой дээр гарахад маш сайхан тийм одоо цасан оргил дээр том овоо байна. Тэр их сайхан том овоон дотор шилэн гуун дотор бурхан хийж тавьсан байт юм билээ. Алтан бурхан хийж. Тэгээд тэр гадна талд нь маш их олон одоо очсон одоо хүмүүс болгоны хямрын тарцаг. Тэгээд би бол хөх хадаг тавьсан. Хямрын тарцаг тавьсан. Орой бол нэлийн зайтай. Одоо их уужмах юм билээ. Гэхдээ манай одоо хайрхнуутай адилхан тийм бүрч их тийм том талбайтай биш. Ямар ч байсан 20-30 хүн гараа зогсох боломжийн тийм талбайтай байсан. Би гэхэд чинь 2 цаг 30 минут Эверестийн оргил дээр байсан шүү дээ. Надад бол Эверест гарах боломж зөндөө байсан. Эхний удаа бол яг цаг агарын байдлаас болоо бууж исэн тохиолдол байгаа. Дараагийнх нь асуудал бол тухайн нөгөө баг ахалж явж байсны хувьд баг тамирчтай одоо уулын хоригод 9 минут гаргах, эргүүлээ буулгах ажлыг хариуцж байсны хувьд бол баг тамирчтайхан бүх юмуудыг хангаад өөрөө нэг 8600 хүрээд бүгдийн дээш нь явуулаад эргээд гараад амжилттай буугаад ирсэн тамирчтай багийнхныгаа доош нь 9 минут буулгахын одоо арайхан ажлыг хариуцж үлдээд үлдсэн тийм тохиолдол байна. Бас 2 удаа намайг дэлхийн дээвэр хүлээгээд авсан чи би одоо дахиж шунахгүй эрсдлийн өндөр юм байна гэдгийг мэдж авсан. Хоёрдугаарт бол би тийм эрсдлийг хараад аимшигыг хараа явж байхдаа би хүүхдийн төлөө асар их ажил хийхийг боддог. Эмэгтэйчүүд гэр бүлийн төлөө ажил хийхийг боддог. Дандаа хүний төлөө, нийгмийн төлөө ингэж хүнд тусалж явъя гэж боддог. Тийм учраас нөгөө энэ олон хүүхэд, энэ олон хүмүүсийн буян заяа бас намайг түшгүй илгүүтэй. Ялангуяа хүүхдүүдийн гэж бод. Чин сэтгэлээсээ энэ спортод хоёрын зориулсан учраас ерөөсөө нэг тийм. За энд ингээд нэг төдөн төгрөг үрчлээ шүү, тэглээ шүү гэж ерөөсөө бодогддгоо. Харамсах ч юм байдгүй. Хоёулаа за нэг төдөн дуулан дээр үүшээгээл хоёулаа ярьдгийг. Тэгээд ярьсаар угаал юмаа бэлдэхгүй ингээд хоёулаа явсаар угаал урд өрөөнд хоёулаа бэлддэг шүү дээ. Зуныхаа амралтынхаа мөнгө энтрийг бол бүгдийг л уулан зарна шүү. Тэгэл. Тэгээ эн чинь Монгол Алтай төв клубын хамгийн олон удаа гямлаад авирсан 7 удаагийн авиралтанд авч явсан жижиг туг. Тийм зориг багш маань энийг нандинан хайрлаж ирсэн. Одоо тэгээд уламжлуулаа авч үлдсэн. Энэ тугаа ямар ч үсэн авч явна. Сүүлийн 2 жил ороод салхин болсон юм. Одоо бол авч явахгүй бол. Тэдний хувьд замд гарна гэдэг ууланд авирна гэсэн үг. Эх орноо хөндлөн туучиж, цасны хайрхны зулайд өнсүүлэн багшийн захиасыг хойч үдээ хүргэж яваа Ганбаатар.
цогцлмоо хоёрыг альж нутгийн уулчид андахгүй. Хизээ ирэх вэ? Хідүүлээ ирэх вэ гэж байнгал шалгах нутгийн уулчидтай уулзаж хідэнтэй гарсан өнөөхөл ууланда дахиад л шин замаар гарна. Энэ удаа тэд Говьалтай аймгийн Тонхол сумын талаас сутай харьхан тавирахаар нутгийн Ахмад уулчин галсангийн дэрлээ. За гаяа би сайн уу? Окей. За. За. Хаблаг. сайн уу? Оо сайн. Туссан сайхан. Оо туссан гэдэг яхан. Кичтэй. Энд бас жоохон сэрүүхэн байгаа юм байна тий. Ясаа. Сайн ихтэй сэрүүхэн. Хаяа наанаас. Оо. Тасаа юу юм бэ? 2-3 жил наашаа явсангүй. Тэгээ ямар сайн дэнэ. Хоч утас ч болдгоо. Ийш бас утасныхаа наамыг Тэгээд дэтгэргээчэд бодгоо таиртай ярьж юу лээ. тэгээд одоо манай Алтай клубын 30 жилийн ой болж байгаа. Бид хоёр чи 12 онд Эверестэд авирсан. Тэгээд бас нэг 3-4 жил болчлоо. Тэгээ ямар ч байсан 5 сар их онцгой сар. Тэгээд 19-нд чи нөгөө Эверестэ орой дээр гарсан өдөр. 21-нд чинь 2006 онд гарсан өдөр. Тийм болохоор энэ ойнуудаа ерөнхийд нь нийлүүлэл ямар ч байсан амарч гэж бодоод ингээд явж байна. Шижин ч байна. Шижин ч байх хэрэгтэй. Ойр дууцаа байна уу та? Оюун батар. Хойч юм. Аны утас чинь баг. Тандуу дараагаа. Миний айгуу тэнийгүй. Сайн байна уу? Сайн байна. Энэ одоо чи хэлж байгаараа би одоо ингэж яаруу гарлаа шүү. Зэсэн балч надад хэлдэг. Энэ жил их хүйтэн байгаа. Таны би сүйцээд. Яаруу батсан. Ой. Ууланд гарах ч бол энэ маш гоё штэ. Одоо яг нэгд өөрснийхөө зорилгыг биелүүлэх гэж очиж байна. Хоёр тэр өндөр уул тэр мөс цасан дотор яваад хажууд нь бид нэр ингээ зогсоход энэ тэнгэртэйгээр харагдаад байгаа үйлчин бидний доор ингээл байж ахаар чинь их сонин санагдав. Их гоё санагддаг байхгүй. Энэ л бол одоо яг уулчин үнэ маш гоё мөрөөдөл байхгүй. Энэ бас их хэрэгсэлтэй спорт. Нэг одоо алхан буруу хийх юм бол амь насанд хүрэх аюултай. Тийм учраас одоо авиралтанд орохын өмнө гарын үсэг зурж ялангуяа одоо өөрийнхөө эх орноос өндөр уулуудад явахдаа бид нар гарын үсэг зурж явдаг. Ном хон камерчид дистраагаар тоол 10. За өнөөдөр ингээд Алтай клубын 30 жилийн нэрэмжит уулын авиралт буюу уулын цанын буултын авиралтанд нийт 10 тамирчин бэлэн болж гараандаа гарахад бэлэн болсон байна. За та бүхнээс ууландаа амжилттай гарахын спортын өндөр амжилт хүсэн өрөөгөөд тамирчид гараандаа гарахад бэлэн боллоо. За баруун тийш эрг. За уулаар алхаад марш. За сайн сууж байгаараа. За уулын спортын багийн ахлагч гэдэг бол тухайн багт явж байгаа бүх тамирчдын аюулгүй байдал, эрүүл мэнд,
хославааргүй байдлыг бүгдийг хариуцж явдаг ийм нэлээд характер хүнд алба байдаг юм аа. Би өөрөө чинь багш мэрэгчлээ юм учраас 6 сар гээд амралтаа авдаг. Тэгээд тэрээс хойш 9 сар хүртэл ер нь тэгэл болж л өгвөл уул хадаараа явсаар байгаа л ирдэг шүү дээ. Тийм л. Монгол Алтай төв хүлээв гэж байгуулагдсанаас хойш л нэлээд дунд үеэс нь орж ирсэн. Гямлайн нуруунд 4 удаа багийн анхлагчаар баг тамирчид өдөртөж ингэж авиралт хийж явж ирлээ. Монгол улсаасаа ямар ч байсан хамгийн түрүүнд л Гямлайн нуруунд хамгийн олон явсан юм. Дэлхийн эрэгтэй уулчдын чансаа тогтох авиралт гээд 7000 та ууланд Монголоос 2 хүн явж байсан. Тэнд л бас багийн анхлагчаар явж байсан бас. Нэгэнтээ би ингээ гарын үсэг зурж байгаа юм чинь аль болохоор эрсдэлгүй алхмыг өөрөө хийх ёстой. Тийм учраас техник сайн эзэмших ёстой. Аюулгүй байдлаа өөрөө маш сайн хангах ёстой. Төрийн талбай аваад төрөө гэдэг юм сэтгэлдээ тэгээ явж байгаа учраас энд эрсдэлгүй алхмыг л хийх ёстой. Сутад гарсан авиралт бол нэлээд хүнд авиралт болсон. Манайхны уулынхны ярьдгаар бол нэлээд өндөр зэрэглэлийн авиралт. Яагаад гэвэл маш их цасан шуурхтай байлаа. Тэгээд ч бас нэлээд огцом замаар 70-80 градусын огцомтой явлаа. Манай залуучууд сайн явсан. Тэр авиралтын нэг онцлог нь юу гэхээр их тийм цасан шуурган дотор нэг манараал, нэг болиол, нэг алс харагдаал, нэг юм харагдхаа байгаал ингээ явж байгаа тохиолдолд бол ялангуяа залуучуудын дунд нэг шин явж байгаа залуучуудын дунд их шантрах тал байдаг байхгүй юу? Одоо болох уу, яах вэ? Энд ч одоо юу болоод байна гэд ингэдэг байхгүй. За энэ бол аль болгоод ингэж аваад явна гэдэг ч юм бол энэ авиралт бол их сайхан гоё авиралт болсон. Цаг агаарын байдал их хүнд тийм хүүтэн бараг тэр уулын орой дээр гарахааргүй тийм хэмжээний цастай нэлээд хүнд авиралт болсон сая бол. Нэг уулын спортынхаа хүндийг улам илүү мэдэрч байна. Залуу байхад ч одоо болно бүх нэг л болно гэж хардаг байсан байна. Тэгээд тэр их олон бэрхшээл, уулын хүнд хэцүүг мэдэрдэггүй үеуд байж 5 сарын 19-ний энэ өдөр маш дурсгалтай сайхан өдөр байгаа. Яагаад гэвэл 12 оны 5 сарын 19-ний өдөр Дэлхийн дээвэр Эверестийн оргилд Монгол эмэгтэйн мөрийг гаргасандаа маш их баярлж байна. Тэгээд энэ өдөр бас сайхан залуу уулзтайгаа өөрийнхөө одоо аавынхаа нутаг өөрийнхөө төрж өссөн энэ сайхан нутгийн хайрхандаа ийм сайхан авиралтыг хийлээ. Тэгээ өнөөдрийн авиралт маань миний одоо олон удаагийн сутад авирчсан авиралтуудаас нэлээд онцлог байна. Юугаараа онцлог вэ гэвэл цаг агаарын хувьд бол маш таагүй байна. Цас ихтэй байна. Цас орж байна. Тэгээд зарим үед нар гасж байна, тэнгэр сэлмэж өгч байна. Өөр давхны гаргадаг. Өнөөдөр бол бид нар маш сайхан хүлээж авлаа. Тэгээ ийм сайхан хүлээж аваад ингэж сайхан авиралт хийсэндээ баяртай байна. Тэгээд энэ авиралтайгаа бас Монгол Алтай төв хөдөө байгуулагдсан 30 жилийн ойд зориулж байна. Мөрөөд хязгааргүй. Тэгээ ер нь бол би Эверестэд авирыг гэсэн мөрөөдлийг тээж явсараа ямар ч байсан 2 удаа хүл тавилаа. Тэгээ одоо бол хангалттай. Одоо Монголынхаа сайхан залуучуудыг техниктэй,
сайхан олон одоо шилдэг уулчдыг бэлтгээд багаар нь явуулах юмсан л гэж би боддог. Хүүхдийн төлөө юм хий гэж асар их бодож байсан. Хүүхдийн төлөө их юм чадхаараа л өөрийнхөө хэмжээнд хийсэн. Одоо бол хоёр хүүхдээ сайхан амьдруулах, ар гэрээ сайхан авч явах энэ л одоо үлдсэн амьдралдаа аль болохоор гэр бүлийнхээ өөрийнхөө гэр бүлийн аз жаргал руу цагаа зарцуулж энэ амьдралаа авч явах руу чиглүүлнэ л гэж бодож байна. Спорт авиралтын юугаар багшийн дээдийн хаан дээр нэг бэлтгэл хийн, тэмцээн хийн гэдээ бэлтгэл хийж агаад хүү маань тэн дээрээс яг нөгөө хамгаалт хийж байгаа улсуудын юунаас болоод олсон мултраад. Спорт авиралтын ханаас унсан л да. Ээжинд авчиж очиж досч явж гэнэ гэж доороос нь гараараа ингээд авчиад гараа хуглаад. Хэдийгээр би барьж авсан ч гэсэн миний хүү надаас өндөр учраас нөгөө өсгийн зохигдоод тэгээ өсгийн жоохон гэмтсэн. Хөлн дээр түлхэлт аваад гараа ойрхон татаад тэгээд шилжилттэй явна шүү дээ. Баг хүмүүс бол Эверестэд авирах мөрөөдөл байгаа бах. Уг нь ч тэгж бэлддэг. Гэхдээ хүүгээ би Эверестэд оргил гэхээсээ илүү уулын цанаар сайн хичээлүүлье гэж бодож байгаа. Анх удаа энэ Солонгост болсон мөсөн авиралтын тэмцээнд Монгол улсаас хамгийн түрүүнд манай хүү орсон юм байна. Би өөрөө дасгалжуулагчаар нь явж очиж орж исэн юм байна. Тэр спортыг бол яг Монголд оруулж исэн анхны хөвгтөлтэй. Үндсэндээ бол одоо 35 жил уулын спортоор хичээлжээ. Тэгээд энэ хугацаанд бас уулын спортын төрлүүд болох мөсөн авиралт, хадан авиралт, ханан авиралт, спорт авиралт гэдэг энэ олон төрлүүдээр бас хичээлж эхэлсэн байна. Ер нь өөрөө болиё гэж боддгоо шүү. Ер нь чадлаа хүртэл явна даа гэж боддог юм. Тэгээ хамгийн их мөрөөдөж байгаа юм бол би Аандын нурууны явж үзье гэж бодож байгаа. Өнөөдрийнхээ амьдралд би бол сэтгэл хангалуун үзье гэснээ үзэж гин, явъя гэснээ явж гин. Үндсэндээ бол Монголд бид хоёр шиг баян гэр бүл байхгүй гэж боддог шин. Сэтгэлээрээ баян. Үнэхээр баян. Яагад гэвэл өнөөдөр дэлхийн дээвэр Эверестийн оргил дээр гэр бүлээрээ гарцсан Монгол гэр бүл байна уу? Энд асар их мөнгө. Төрөөс бид хоёр нэг ч төгрөг байгаагүй. 10,000 төгрөгч бид хоёр төрөөс аваагүй. Өөрсдийнхөө ах дүү, найз нөхөд дэмждэг хүмүүсийн хүчээр энэ оргил дээр ингээ гарсан асар хэмжээний мөнгө өрсөн. Баян. Амьдралын оргил маань юу гэх юм бол би цагаан дэглэе гэж хэлнэ. Цагаан дэглэе гэдэг бол маань Монголд хамгийн хүнд хэцүү, маш их техникийн авиралт хийдэг ийм нэлээд хатуу бол. Тийм учраас тэр оргил дээр би хэд удаа гарлаа. Миний амьдрал ч гэсэн бас тодорхой хэмжээнд бас боломжийн нэг хүнд хологдохооргүй явж байна. Амьдрал маань маш агуу том бол энэ бол Эвересттэй ч зүйлдэх аргагүй. Яг гэвэл энэ одоо бидний амьдрал дотор бэрхшээл, зовлон, аз жаргал агуу болгон бүгдээрээ байсан. Тийм болохоор энэ асар их том ялалтыг авчирч асар их үн цэнээр олдож байгаа энэ амьдрал гэдэг бол миний одоо Эверестэд авирсан тэр одоо зүйлхийн аргагүй тийм сайхан аз жаргалтай амьдрал гэж би бодож байна.
уул толгод хоёрыг ижил зайнаас гарч болдоггүй гэж өвгөд маань сургадаг. Жижиг толгой харахыг хүсвэл түүн рүү ойрт. Харин том уулыг харахыг хүсвэл түүнээс холд хэмээн. Амьдрал гэдэг үнтэй нэгэн адил. Бид амьдралдаа ямар зорилго тавьснаас шалтгаалan хэр хол бас хэр ойр зам туулахаа сонгодог. Цогцлмаа өнөөдөр өөрийнхөө амьдралыг Эверестийн их оройтой зүүрлэн суух эрхийг өөрөө олж авсан. Зулайд нь гიშгэж, салхинд нь илбүүлэх их мөрөөдөлтөй үнэнч байсан болохоор ууланд гаргасан мөр уйгахгүй зүтгэл түүнийг Монголын эмэгтэй уулчдын түүхэнд алтан үсгэр бичигдэх хэмжээнд хүргэж олон улсын хэмжээний мастер уулчин болгожээ. Өнөөдөр Ганбаатар Цогцлмаа хоёр шин цагийн залуу уулчдыг бэлтгэхэд зүтгэж эх орныхоо болон дэлхийн дээвэртэй танилцуулахаар зүтгэж явна. Тэдний сонгосон амьдрал туулсан замч энэ. Амьдралынхаа сонгосон тэрл уул руу авирч оргилд нь гарч өндөр дээрээс эргээд харахад өөрийгөө ялсан, бусдыг хайрлсан, ирээдүйг ухаарсан гэд сэтгэл нэг л уужим. Үнэхээр л амьдрал уул хоёр нэгэн жимээр зэрэгцсэн ирсэн их хувь заяа. Энэ хоёрт оногдсон юм.